За сайн байна уу? Хөлнгийн мэрэгэн тань зүгт тавтан байрлал нь. За өнөөдөр 7 оныхоо мэргийг хий 11 сарын 10-наас 16-ны хооронд ямар хад одоо 7 он болох вэ гэсэн. Тэгээ ээлжид мэргийг хийж дээ ингээд одоо урдын адил тийм дөрвөн сонголттой 1 2 3 4 та сайн харж байгаа сэтгэлчин татагтаад байх карта одоо зүүн савнгаараа сонгороо 1 2 3 4 гэсэн байна. Тоогоор нь сонгож олно. Одоо 6-аар нас тий сонгож олно. За ингээд сонголтоо хийж явах тийм завсар одоо өнөөдөр ийм хоёр карт энэ аль тарот карт биш. Lenormand карт. Old style тий. Энэ бас old style байна. Энэ хоёр яг л одоо нэг хүний Александр Рэ гэдэг хүний тий. Яг юм хос юм картагаа яг адилхан. Тэгээд энэ юу нэг адилхан зураг. Тодорхой нь олон юм байна. Энэ болохоор тарот нь. Энэ болохоор Lenormand карт ч яг өөр аацтай юу жижиг том хоёр тий. Тодорхой зургийн хүн нэг адилхан маацтай. За ийм карт бол хийн. Энэ бол тарот карт. Шинээр авсан баа энэ гоё карт. Энэ хоёр одоо нэг хүний карт гэсэн үг байхгүй. Энэ болохоор тарот карт. Энэ Lenormand карт. Энэ бол эртнээс дээрээс одоо байсан. За ийм нэгэн тарот нэг. Энэ хоёр картаар бол хийн. Энэ нь уур амьсгал, энэ өдрийн уур амьсгал. Энэ болохоор зэрэг одоо тийм 7 хоногийн дээр. Зя ингээд айгуус. Ой начлаа. Хоёлаа юм тий. Лмаз. За ингэ сонголтоо хийсэн бол одоо тийм нэгдүгээр картнаас эхлэе. Энэ картнаас. За ингээд нэгдүгээр картыг сонгосон. Одоо нэг эхлэе энэ картаа. 11 сарын 10-наас 16-ны хооронд ямар хотлог болох вэ гэсэн юм хийж байгаа. За ингээд бүх картуудаа зэрэг нэгдэцээ. За иймэрхүү картууд гарсан байна. За хамгийн ихний энэ картаар болохоор зэрэг ер нь энэ одоо 10-наас 16-ны хооронд танд юу чухал болох вэ? Энэ 7 хоног тийм. Энэ ямар нэг сайн боддог тийм сэрэмжилдэг юм карт гарсан байна. Тэгэхээр зэрэг ер нь бол тийм энэ 7 хоногт тийм мэдээлэлтэй холбоотой болгоомж гэж хэлэх үү, хин нэгний хэлсэн үг, бичиг баримт ч юм уу, гэрээ ч юм уу. Тэр зэрэг нэлийн одоо анхааралтай тий шалгах тий тэр зүйл их чухал аж магадгүй юм шиг. Ер нь бол тий одоо энэ 7 хоногт тий юун дээр анхаарах вэ гэхээр зэрэг сонсон бүхэндээ тий үнэн гэж тий итгэхгүйгээр эхлээд судал баталгаажуул тий тэр чухал аж магадгүй юм байна. Мөн та өөрийн одоо хэлсэн одоо шулуухан тий шууд ингэлж чадлагүй хэлсэн одоо шулуун үг анхааралгүй гаргах тийм шийдрээсээ тийм болгоомжлоор гэж байна. Тэгээ ер нь бол энэ 7 хоногт одоо тийм мэдлэгтэй мэдлэг үннийг олох гэсэн эрэл бол тийм таныг бол шин шатанд тийм гаргаж магадгүй юм байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг сэрэмжтэй бодлоготой байх нь тийм их чухал болох нэ юу хэлэх гэж байгаа тийм бас хүний хэлсэн үг мөг тийм анхаарлаа шалгах тийм баталгаажуулах. За тиймэрхүү зүйлүүд нэлээд чухал бол шүү гэсэн байна. Энэ дээр анхаарах гэдэг юм байлаа. За тэгээд энэ 7 хоногийн уур амьсгалыг энэ хоёр картаас тавьсан байна. Энэ 7 хоногийн уур амьсгал гэсэн чинь эрэгтэй хүн гарсан байна. Тэгэхээр эрэгтэй хүн эсвэл таны хос, эсвэл найз залууч юм, эсвэл дурлал залууч юм ямар нэгэн зүрх сэтгэлийн асуудал нэлээд чухал гэж магадгүй тий зүрх. Эмэгтэй хүн үзчихвэл одоо эрэгтэй хүнтэй тий холбоотой одоо зүрх сэтгэлийн асуудал нэлээд энэ 7 хоногт одоо чухал болж магадгүй. Эрэгтэй хүн үзчихвэл та өөрөө зүрх сэтгэлийн асуудалд тий нэлээд одоо таны одоо хайрцаг сэтгэлийн асуудал нэлээд чухал болж магадгүй энэ 7 хоногт. За тэгээд энэ картыг харах юм бол ship хөлөг онгоц нэлээд хөдөлгөөнтэй тий энэ 7 хоногт нэлээд одоо эрч хүч өөрчлөлт одоо шинэ боломжийн 7 хоног юм ямар ч гэсэн
одоо юм ингээд хөдөлгөөнтэй болох нь ямар ч юм хөдөлгөөнгөө зогсон нэг байдлаар ийм 7 хоног олбош нэлээ хөдөлгөөнөө явдалсан судалдаач юм шиг тийм энэ 7 хоногоос одоо ямар нэгэн шин сорилт шин эхлэх одоо дохио орж ирэх тийм 7 хоног юм шиг. За ямар ч бас нэлээ хөдөлгөөнтэй 7 хоног болох нэ. Хичээлээ. За. Тийм одоо юу гэж хэлмээр юм те. Шин сорилт шин эхлэх одоо тэр одоо дохио орж ирэх 7 хоног юм шиг те. За тэгчээд 7 хоногийнхаа одоо өдрүүдийг бүтэн сайн нэгтгэс бүтэн сайн өдрийг хүртэл нэг хоногоор ямар хөө урамсуул байна гэдгийг харъя. За нэгд өдөр болохоор зэрэг юм хийжсэн хүн гэж шаарсан. Ер нь жоохон зогсон энерги бол гэдэг чинь зогсон байдал, гацсан нөхцөл байдал ч юм уу те. Нэг тийм зогсон. За ийм урамсгалтай өдөр энэ төр болгоомжтой байх гайгүй. За 2 дахь өдөр болохоор зэрэг тийм маш гоё өдөр байна. 2 дахь өдөр бол нэлийн одоо элегант гэж хэлэх үү, тийм тансаг эмхтэй тансаглал одоо хүн татах хувьдтай байга. Та магадгүй одоо 2 дахь өдөр одоо таны сэтгэлд хүний одоо юу гэж сэтгэл татах одоо таны чанар чинь нэмэгдэх ч юм уу, та их ганган гоё байх тий. Ямар ч гэсэн одоо хүн татах нэг тийм хувьдтай тийм гоё өдөр байна. Маш ганган гоё эмхтэй тий. За тэгчээд 3 дахь өдөр болохоор зэрэг энэ бэлтгэлтэй сэрэмж болгоомжийн карт надад шаарсан байна. Тэгэхээр 3 дахь өдөр ямар нэгэн аюулыг анхааран сэрэмжилж байгаа нэг юм уур амьсгал байна. Бас ямар нэгэн болцсохгүй одоо тий онцгүй байдлаас одоо юу сэрэмжлэх өөр юу хэлэх вэ? Тэр нь ал ямар нэгэн зүйлд тий ингүүл тэгвэл гэсэн нэг нэлээд бэлтгэлтэй байна. Нэг тийм хамгаалттай бэлэн байдалтай байгаа юм шиг. За нэг юм уур амьсгалтай карт байна. За тэгчээд 4 дахь өдөр болохоор зэрэг энэ карт мөн доош харсан байгаа. 4 дахь өдрийн ямар нэгэн онцгүй байдал жоохон хурцдмалч юм шиг. Тийм онцгүй байдал бол ер нь бол намжих. Тийм одоо танд ямар нэгэн байдал одоо нөхцөл байдал муу байсан бол тэр байдал нэлээ сайжрах. Тийм онцгүй байсан байдал те намжаад аяг байтаахан болох тийм байдал аягүй сайжрах юм карт энэ одоо 4 дахь өдөр. 5 дахь өдөр болохоор зэрэг тийм нэлээ тийм ажил хэрэгч байж магадгүй та ингээд ганцаараа бүгдийг өөрөө ингээд аягүй ажил хэрэгч байж чадах ажил хэрэгч юм уу? Эсвэл таны зүүн самж хурцбайж магадгүй ямар нэгэн зүйлийг анзаарах. Эн чинь юм биш үү гэх тийм одоо зүүн самь гороо ямар нэгэн зүйлийг чухал зүйлийг анзаарах. Эсвэл та нэлээд ганцаараа юм хийгээл тийм ажил хэрэгч нэг юм өдөр байна. За одоо бүтэн сая биш ахсаа өдөр болохоор зэрэг тэр нь хад ойлгомжтой. Тэг шийдэх өдөр байна. Ямар нэгэн зүйлийг шийднэ. Санаа шулуулах гэж хэлэх үү. За ерөөсөө л ингийн ямар ч тийм одоо эргэлзээ тэнэлзээ ахгүй та сайн бодож байгаа тий. Ахсаа дээр ямар нэгэн зүйлийг шууд ерөөсөө л ингийн тгий тий шийдэх шулуудах тий санаа шулуудах тийм өдөр байна. За бүтэн сая өдөр бол нэг тийм машин дотор яваач юм шиг тийм нэг тийм одоо хөдлөх явах шилжин явах тий давхих юм шиг нэг тийм уур амьсгал байна. Та энэ бүтэн сая өдөр бол ямар ч байсан одоо хөдөлгөөнтэй өдөр гэсэн үг. Хөдөлгөөн тийшээ чи явах ч юм уу, шилжин явах ч юм уу, давхих ч юм уу нэг газар л үү. За нэг юм. За ингээ бүх өдрийн уур амьсгалыг ингэ тайлбарчаад энэ 7 хоногт одоо танд илгээх хүс нэг юм мессеж. Please. Тэр нь бол цэвэрлэгээ тий хорт зүйлээсээ тий цэвэрлэх юм гэсэн карт байна. Тинар баазтай. Тинар бол ямар ч одоо муу зүйлийг ингэж одоо хатааж тий тариусгаж байдаг. Тэгэхээр зэрэг хус нэг юм мессеж гэх юм бол одоо таны сэтгэл одоо гомдол, айдас, хэд санаа зовлт өнгөрснөг уучлахгүй байх гэх мэт тиймэрхүү мэдрэмж байгаа бол энэ 7 хоног тэр мэдрэмжүүдээ ингээд суллаад ингээд тийм тавиад явуулаараа тийм
Ер нь бол тэг гомдол айдас хит санаа зовлт өнгөрснийг ингээ уучлахгүй байгаа юм шиг. Иймэрхүү тэг мэдрэмжүүд бол юу гэдэг сэтгэлийн хор гинэ. Сэтгэлийн хор бөгөөд тий. Догс тий. Сэтгэлийн хор бөгөөд ингээд цэвэрлэхгүй байх юм бол одоо таны эрч хүчиж ингээл одоо багасгаад байт юм байна. Тэгэхээр зэрэг тийм сахиусны мессеж гэх юм бол ер нь бол одоо та айдас гунига тий энэ одоо тий наранд өгөө одоо айц гунига тий бидэнд өгөө та тий ганцаараа биш шүү тий ямар ч байсан энэ одоо тий детоксигээрээ тий сэтгэлийн одоо энэ хорноос тий айдас гомдол хэд санаа зовлт энээсээ одоо энэ 7 хоногт тий салаараа тэгэх юм бол одоо таныг тий ийм гой шар одоо гэрэлтэй ариун хөнгөн энергид одоо тий таныг хүрээлэн шүү нэг таны ингэж байцсан юм шиг хүрээлцэн юм шиг тий. За ямар ч байсан эдгээр сэтгэлийн одоо хор байвал тий цэвэрлэрээ гэсэн байна. Тийм цэвэрлэх нь бол тийм одоо юу ч хийж олно та одоо өглөө эрт тосч тий наранд их байх тийм ямар ч байсан нөгөө тийм гомдол айц хит санаа зовлттой нөлөө одоо тэр мэдрэмжээ 50 ингээд явуул гэдэг аахгүй. За ямар ч өөртөө энэ картыг хараад сонгороо бас яваараа. Тэгээ одоо мессеж аваараа. За ингээд одоо сонголтын карт. Сонголтын картнаас бас яав гэж бодож байна. Yes no. Сонголтын картны танд хэрэгтэй мессеж гэх юм бол зөв нь бол хүн бүрт одоо таалагдах гэж биш те. Өөртөө үнэн байж өөрийнхөө амьдрал те. Тэгэх юм бол танд жинхэнэ эрхчлээ. Тэрий шүү гэсэн юм картын одоо зөвхөн өөрийнхөө танд л гой таалагдаад байгаа yes те. Тэргээл аваараа бусдын нь бол те нөө ингээд явуулчих болно гэсэн ийм утгатай тийм карт аа. Тэгэхээр зэрэг ер нь бол жинхэнэ эрхчлөө гэж юу вэ гэхлээр зэрэг одоо та өөрийн амьдралаа өөрөө удирдах эрхтэй гэдгээ тий. Тэг санаараа гэж бол хэлж байгаа шиг энэ одоо тэг бусдын хүлээлт, энх ёстой, тех ёстой гэсэн тэг дарамтанд бол ерөөсөө битээ автаараа. Ер нь бол жинхэнэ эрхчлөө гэдэг бол юу гэдэг одоо таны өөрийн хүсэл зүрх сэтгэлийн дуу хоолойгоор тий шийдвэр гаргаж чаддаг байхыг бол хэлдэг шүү. Танд өөрт таалагдж байгаа ингээд зүрх сэтгэл чинь гоё тэг yes юм шиг санагдаад та тийм одоо тэр зүйлээ л өөртөө авчвал тэрэ бусдын бол нөө гэдэг бол тий тань таалагдахгүй юм хайчиж болно. Заавал одоо тийм бусдын хүлээлтийг тий биелүүлэх гээл инх ёстой тех ёстой гэсэн тийм дарамтанд автаал инх хэрэггүй. Тийм ер нь бол жоохон зоригтой тий нөө гэж хэлж чаддаг байгаараа л гэсэн үг юм байна л да. Тийм дахиад хэлээ одоо та тий хүн бүрт одоо таалагдах гэж биш тий өөртөө үнэн байж одоо өөрийнхөө амьдраа тэгэх юм бол жинхэнэ бол хэрэгчлээ бол тий тан дээр ирнэ одоо хэрэгчлээ гэж үнэхээр яг юу вэ гэх юм бол одоо та өөрөө амьдралаа өөрөө удирдах эрхтэй гэдгээ тий санаараа тий. За ямар ч сэнд ийм сонголтын мессеж бол ийм утгатай байлаа. Тэг үнэхээр танд хэрэгтэй мессеж ивэл хүлээж аваарай гэж хүсье. За ингээд одоо өндөрлөө одоо энэ үртэл үзээд үнэхээр таалагдсан бол тэг лайк тараа битээ мартаарай. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол тийм одоо нар гэсэн юмш тараараа. Тэгэх юм бол энэ 7 хоногт одоо таны янз бүрийн тийм жижиг шажигтэй одоо айдас ч юм уу гомдол ч юм уу хитэ одоо тийм санаа зовлыг гэж тийм нарны хүчээр тийм алга болоосоо гэж одоо бэлэгдээд нар. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үтсэн сонирхсон одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл
Баяртай. Бай бай. За ингээд 2 дугаар карт сонсон мэрийг эхлэе. 10 сарын биш уучлаарай. 11 сарын 10-наас 16-ны хооронд ямар худлаа болох вэ гэсэн. Имэр хийж байгаа. За ингээд бүх картуудаа нэгдэцгээе. За 2 дугаар картыг татсан хүнд маань ямар картууд гарч ирсэн байна. За ингээд за энэ карт болохоор зэрэг энэ 7 хоногт юу чухал болох вэ? 10-наас 16-ны хооронд тэ юу чухал болох вэ гэхээр энэ нас ер нь дотоод сэтгэлийн хүч чухал болно гэсэн байна. Тэгэхээр энэ 7 хоногт бол одоо таны сэтгэлийн хүч та тий өөрийгөө хайрлах ухаан гэх юм уу одоо зөв зүйлийн төлөө зогсох тий зоригийг шалгах ийм 7 хоног болж магадгүй байна. Тэгэхээр зэрэг одоо энэ дээр нөө гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо тэг үгүй гэдэг үгийг те одоо хэлж чадах. Тэг өөрийгөө одоо золиослох биш те яг ингээд одоо хэрэгтэй үед нь тийм зоригтойгоор үгүй гэж одоо хэлэх. Тийм юм дотоод хүчээ мэдрэх энэ зүйл аягүй чухал болж магадгүй байна энэ 7 хоногт. Тийм ер нь өөрийгөө одоо золиослох биш үү те өөрийгөө хүндэлж сурах хэрэгтэй үед нь нөө үгүй гэж хэлж сурах. Тийм ер нь бол дотоод хүчээ мэдрэх юм байна. Энэ зүйл их чухал болох юм байна. За тэгээд энэ настрэнс одоо дотоод хүч гэсэн юм карт гарсан байна. За тэгээд 7 хоногийн одоо өөр амьсгалыг харъя. Өөр амьсгал болохоор зэрэг одоо ийм хоёр картаа өөр амьсгал. Тийм төр зүрийн нэг төвөгтэй байдал байж магадгүй юм байна. Төр зүрийн одоо энэ үйл ингээд гинт хуралдаал гинт сарнждаг ийм картаа. Тэгэхээр зэрэг энэ талаас ямар одоо жижиг сажиг зөрчил үл ойлголтгүй байдал ч юм уу сэтгэл хямрал гэх мэт одоо төр зүрийн төвөгтэй байдалд жоо тиймэрхүү байдал гарч магадгүй. Гэхдээ энэ байдал бол удаан үргэлжлэхгүй. Яг л ингээд энэ үйл шигтэй төр зүр хуралдаал тэгэл сарнах. Иймэрхүү төр зүрийн зүйл бол байна. Тэгээд энэ картыг харах юм бол ер нь энэ 7 хоногт бол мессеж бичих те дуудлага хийх ч юм уу те гар утсаараа одоо ямар нэгэн хүнтэй санамсаргүй мессежтэй холбогдох. Ер нь ингээд чат бичлцэл холбогдол юм ингээд тиймэрхүү мессеж бичих чатаар тэг харилцах энэ зүйл аюух гэж магадгүй юм байна. За иймэрхүү амьсгал. За тэгчээд тий одоо мэйл янз бүрийн ирдэг ч юм уу тий. За тэгээд нэгтгэс бүтэнсээ өдөр хүртэл ямар хөр амьсгал байна. За нэгд өдөр болохоор зэрэг тий нэгд өдөр болохоор нэг тийм төвхтэй нөхцөл байдал гэж хэлэх үү. Тэрэн дээр та нэлээд юу гэж магадгүй одоо өөрийгөө одоо хамгаалах ч юм уу тий. Гэхдээ энэ дээр магадгүй нэг тийм өөрийгөө хит томруулсан ч юм уу химэл сүржин зан гаргасан одоо тийм хүн нэлээд нөлөөтэй байж магадгүй. Эсвэл та өөрөө тийм байх юм болов. Ямар ч нэг жоохон төвхтэй нөхцөл байдал байна. Энэ дээр одоо нэг уур амьсгал нэг тийм өөрийгөө хит одоо томруулсан ч юм уу тий химэл нэг сүржин зан гаргах ч юм. Тиймэрхүү зүйл байна. За энэ дээр боломжтойгаараа тийм хүн байж магадгүй. Эсвэл та өөрөө тэгэх гээд байвал өөртөө нэлээд тий анхаалтаараа. За 20 өдөр болохоор зэрэг 20 өдөр энэ карт доош харсан байна. Тэгэхээр зэрэг 20 өдөр нэг тийм тогтворгүй өдөр энэ одоо Аз юмэр тогтворгүй гэх юм бол нэг аягүй сайн болоод нэг тийм сонирн болоод юу гэдэг сайн муу холилдсон тий уур амьсгалтай өдөр байна. За 3 өдөр болохоор зэрэг та бол нэг юм ингээд эрхийг ингээд хүлээсээр хадвсаад байгаа юм шиг тийм карта одоо энэ тэгэхээр зэрэг төвчээр таар хүлээсэн чинь тэр юу ч ингээд хүлээлт болол тий одоо юу ч болохгүй дуусах ч юм уу. Эсвэл ямар нэгэн шанс боломжийг ингээд юу гэдэг зөрөөд байгаа юм шиг алдаад байгаа юм шиг тийм уур амьсгал байна. За энэ төр болгоомжтойгаараа. За тэгээд
Дөрөвт өдөр болохоор зэрэг дөрөвт өдөр нэг жан тодорхой бус уур амьсгал байна. Нэг ямар нэгэн зүйл дээр нэг тодорхой бус ойлгомжгүй те юу болох нь ойлгомжгүй. Таны толгойч хэрэгэлдээл төөрөлцөн байдалтай байна. Яах юм бол энэ хүн яах гэж юм бол гэдэг чинь энэ нөхцөл байдалтай юу болоод байна гэдэг чинь. Жоохон толгой хэрэгэлдэх тийм төөрөлцөн байдалтай байна. За энэ дээр болгоомжтой ялгаагүй. За 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр бол айгүй баярын өдөр байна. Ингээ баяр гэж хэлэхүү нэг тийм зугаа цэнгэл бол байна. Зугаа цэнгэл одоо олон хүнтэй зугаа цэнгэл ч юм уу эсвэл олон хүнтэй газар тийм явах ч юм уу. Ямар ч гэсэн зугаа цэнгэл бол байна. Гэхдээ энэ жоохон ингээ одоо буруу арсныг бодоход одоо зугаа цэнгэлээ ихтрүүлж магадгүй юм байна. Тийм 5 дахь өдөр. Тийм одоо дэмий зугаа цэнгэл хөө эсвэл зугаа цэнгэлээ жоохон ихтрүүлж гэдэг юм уу. За энэ дэр боломжтой байвал гайгүй. За тэгээд одоо хагас өдөр болохоор зэрэг. Тэг хагас өдөр бол нэг юмыг бол заавал бий те. Ялан дийлэн гэсэн ийм карт байна. Тэгэхээр зэрэг хагас өдөр болохоор зэрэг та магадгүй ямар нэгэн зүйл дээр ямар нэгэн одоо өрсөлдөгчөө ялах, давж гарах. Тэг өрсөлдөгчөөсөө илүү болох ч юм уу тийм. Тэг өрсөлдөгчөө ялах ч юм шиг ийм уур амьсгал байна. За тийм юуны ч өрсөлдөгч байж магадгүй. За тэгчээд бүтэн сойдр болохоор зэрэг бүтэн сойдр бол ямар нэгэн шин зүйл ирэх шин тий одоо баяртай үйл явдал баяртай мэдээ ирэх тэр зүйл байна. Гэхдээ бүтэн сойдр арай бол ирэхгүй зүгээр одоо ойрын үед ч юм ойрхон тий ямар нэгэн шин зүйл болох шинж тэмдэг бол энэ бүтэн сойдр танд тийм мэдрэгдэж магадгүй. Яг л нийгэм ирэх гээд байна гэдэг ч юм уу. Нийгэм эхлэх гээд байна гэдэг тийм зүйлийг та мэдрэх, шинж тэмдэг мэдрэгдэх нэг тийм уур амьсгал байна. Тэгээд ингээд доош харцсан байна. За ингээд одоо нэгтгэс бүтэн сойдр бүх өдрөө тайлбарлалт дуусчаа. Танд одоо энэ 7 хоногт танд хэрэгтэй сахиус нэгэн мессеж live propose. За энэ картны мессеж нэг харах юм бол одоо сахиус нэгний мессеж гэх юм бол одоо зорилгоо олохгүй штэ сэтгэлээ тийм зовоох бол хэрэггүй харин юм хийхтэй урдаага юмаа ч юм уу те юм хийх одоо бусдад туслах үйлчлэх одоо тийм замаар нөгөө амьдрах одоо зорилго бол өөрөө ингэж илэрдэг шүү гэсэн ийм утгатай мессеж ингээд тавчлаад ярих юм бол тийм. За ийм ч одоо утгаар хэлжээж магадгүй эсвэл би ингээд сайн миний өөрийн мэдрэмжээр болохоор зэрэг ер нь бол амьдралын тий одоо янз бүрийн тий сорилт бэрхшээл одоо юу гэдэг янз бүрийн амьдралын туршлага бол тий одоо маш том тий таны багшмаа гэсэн иймэрхүү зүйл хийлээд байгаа юм шиг санагдаж байна. Янз бүрийн одоо бэрхшээл, саад бэрхшээлийг туулах янз бүрийн юмд төвхтэй ороод тэгээд дараа нь тэрийг ам туслан дараа тэр их туршлага амьдралын туршлагууд чинь одоо жинхэнэ таны багшмаа гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Эсвэл одоо энэ тийм мессежээр нь тийм зорилгоо өөрийнхөө амьдралын ч юм нэг одоо зорилгоо олох гэж бол сэтгэлээ тийм зовоох хэрэггүй одоо харин юм хийхдээ бусдад туслах үйлчлэх тийм замаар одоо тэр амьдралын зорилго чи өөрөө ингэж амьдрал дээр илэрдэг шүү, мэдэгддэг шүү гэсэн ийм утгатай мессеж байна. За энэ хоёр аль нэг нь одоо аль таалагдсан мессеж хүлээж аваарай. За тэгчээд одоо өндөрлөг төхөөд одоо таны сонголтын картнаас шинэ мессеж авъя. New day гинэ. Энэ карт харахад нэхгүй ингээл шинэхэн өглөө тий. Өглөө болол дахиад онгодоор бүх юм гоё эхэлж байгаа юм шиг ийм карт байна. Тэгэхээр зэрэг тий сонголтын картны одоо мессеж авах юм бол та ингээд одоо дараагийн 7 хоногтоо өдөр алгано тий одоо өглөө босоод тий өнөөдөр өстөг айгуугаа шин боломжтой шин уур амьсгал орж ирсэн юм өдөр байх болно гэж тийм бодоод тий өөрийнхөө ер нь бол тий өдөр алгано одоо өөрийн дотоод сэтгэлээ
энэ настай гэсэн шүү дээ. Одоо дотоод сэтгэлээ өөрийнхөө одоо сайн сэтгэлийг тийм дагаараа эргэсэн тийм сэтгэлээ дагаараа тий өдрөө болгон тий. Тэгээд ер нь өнгөрсөнд баригдахгүйгээр тий аз жаргалыг өгтөж ав гэдэг ийм утгатай мессеж аа. Тийм тэгэхээр зэрэг та дараагийн 7 хоногт өдөр болгон л заа өнөөдөр аюу гой шинэ боломж орж ирсэн шинэ уур амьсгалтай ийм гоё өдрөө би өөрийнхөө одоо дотоодтэй сайхан сэтгэлээ одоо тийм дарах болно гэж өөртөө ингэж хэлж ивлээ. Тэг айгу зүгээр юм байна. Тэг ер нь бол өнгөрсөнд баригдахгүйгээр тий аз жаргалаа өгтөж аваараа. A new day. За ямарчсан юм картай. За ингээд одоо өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн одоо үзээд үнэхээр таарсан бол тийм лайк дараараа. Таарад та өөрийнхөө 7 хоног сайнаар биелэгдэх хүсэлтэй бүгд намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ гоё одоо шинэ өглөө өдөр болгон шинэ уур амьсгалтай аюу гоё байгаас гэж одоо биелэгдээд одоо таны 7 хоногийг дахиа гэсэн юмас тараараа. Тэгээ дахиад ч хамгийн эрт дуурдаг байхгүй. Донготоол тий. Тийм тэгэхээр зэрэг таны өдөр болгон шинэлэг, шинэ уур амьсгалтай гоё ягаасаа гэж бэлэгдээд дахиад гэсэн юмас тараараа. Тэгэх юм бол 20 дугаар картыг сонгосон бүгд намайг дэмжиж байгаа өөрийнхөө тийм дараагийн тийм 7 хоногийн сайнаар тийм зөв хэмжээ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө ингээд яг зарим нь жоохон би өөрөө ч гэсэн жоохон ойлгосонгүй ингээд үзэж байгаа хүмүүс маань өөрийнхөө нөхцөл байдал тохируулаад ингээд тийм ойлгоод сонссон мах гэж бодож байна. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай. За ингээд 3 дахь картыг сонгосон нэмэрийг эхлэе. 11 сарын 10-наас 16-ны хооронд ямар хөдлөн алах вэ гэсэн ийм нэмэрийг чаа. За бүх картуудаа зэрэг нэгдэжээ. За амархуу картад гарсан байна. 3 дугаар картыг сонгосон юм дээр тий. За тэгээд за энэ 7 хоногт одоо 10-наас 16-ны хооронд танд юу чухал болох вэ? Тэр ард нэг хүн байгаа л та өөр юм дэргэлзээл тийм ард нэг үү те хүн байх тэгээ өөр юм дээр эргэлзээд байгаа юм шиг иймэрхүү утгатай юм шиг картын. Тэгэхээр энэ 7 хоногт танд юу нь юу чухал вэ гэхэлэр зэрэг та одоогоор те шийдвэрээ гаргах эсвэл ямар нэгэн чиглэл те сонгох тал дээр нэлээд хямралтай байж магадгүй яах вэ гэдэг ч юм уу те. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт одоо сонголтоо та тодорхой болгох, дотоод дуу хоолойгоо сонсох те айдас эргэлзээгээ тавьж явуулах ч юм уу нэг тийм алхам хийх энэ зүйлүүд аягүй чухал болж магадгүй юм байна. Тэг ер нь бол одоо сахиусан тэнгэрүүд одоо таны замыг зааж өгөх угаасаа санаас чи ингээд зааж өгч байгаа юм байна. Тэрийг нэлийн одоо тийм мэдэрч анхаарах нь аягүй чухал болно гэж хэлэх үү. Ер нь та сонголтоо тодорхой болгох тий. Дотоод дуу хоолойгоо тий сонсох. Тэг эргэлзээгүй болох нь аягүй чухал юм байна. Замарсан тэгж тайлээ. За тэгчээд за энэ 7 хоногийн одоо уур амьсгал дээр нар баг хоёр гарсан. Тэгэхээр энэ нарыг харах бол ер нь энэ 7 хоногт таны одоо бие сэтгэл ажил амьдралын бүх зүйл айгуу тийм сайн тийшээ явагдах тийм азтай сайн тийм одоо 7 хоног болно гэж ахш байна. Ямар ч юм болж самаагүй ерөнхийдөө бол тий бие сэтгэл ажил амьдралын бүх зүйл ингээ сайн тийш рүү одоо чиглэлтэй ер нь гээд азтай сайн тийш чиглэгдэх 7 хоног болно шүү гэж тайлъя. За тэгээд энэ картыг харах юм бол ер нь энэ 7 хоногт таны хажууд ч юм уу одоо тийм найдвартай төшөж болох хүн байх эсвэл тийм хүн гарч ирэх энэ 7 хоногт тийм хүн эсвэл одоо нөлөөтэй одоо нэлээ одоо хангааш өгчтэй юм шиг ямар ч нэг тийм найдвартай тийм төшөөж болох хүн бол байна. Гарч ирэх юм уу эсвэл угаасаа байгаа таны хажууд. Тэр хүний нөлөө аягүй хийж магадгүй. Замирцсан ийм хоёр маркер талээ. За уур амьсгал нэг юм байлаа. Тэгчээд 7 хоногийнхоо одоо
нэгтгэхээс бүтэн садар хүртлээ. Ингээд тий. Нэг өдрөөр ерөнхий уур амьсгалыг харъя. За нэгд өдөр болохоор зэрэг нэгд өдөр бол асуудал бол ямар нэгэн танд шаналгаатай ч юм уу нэг тийм зовлонтой асуудал ч юм уу байсан бол тэр асуудал шийдэгдэх тийшээ хандах та нэг сүртэй шаналгаа байлгах ч юм уу тийм уур амьсгал ээ. За хоёр дахь өдөр болохоор зэрэг хоёр дахь өдөр нэг юм хийн гээл одоо амаараа л яриад байдаг. Яг бодит үйлдэл хийхгүй байх гэдэг магадгүй. Нэг юм угаасаа та ингээд барьж аваад хийх ёстой. Гэтэл тэрийг хийхгүй одоо юу гэдэг хийх ёстой юм ингээд хойшлуулах ч юм уу. Скол хийнэ гээл амаараа ярьсаар байгаа л таарах гэдэг ч юм уу. Ямар ч сан хийх ёстой юм хойшлуулах жоохон хийхгүй байх гэдэг магадгүй шүү. Зандар боломжтойгаараа. За ингээд 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр бол нөгөө буруу арга зөв харсан байна. Тэгэхээр 3 дахь өдөр одоо та сайн бодож төлөвлөөд боддоор хэрэгжүүлэхээр нэлээд шуурхалж магадгүй юм байна. За ерөөсөө ингээ гэл одоо тэрнлүүгээ яг боддоор хийх гээл тий хэрэгжүүлэх тиймэрхүү уур амьсгал байна. Сайн бодож тий одоо төлөвлөж байгаад боддоор хэрэгжүүлэх гэсэн юм уур амьсгал харагдаж байна. За 4 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөр бол нэг одоо юу гэж юм ямар нэгэн зүйл өргөжих тэлэх одоо тэр зүйл болохгүй зүгээр тийм мэдрэмж төрнө гинэ. Тийм ямар нэгэн зүйл одоо өргөжих ингээ болохгүй таам шиг бүр ингээ гоё болохгүй таам шиг ингээ тэлэх гээд таам шиг. Тиймэрхүү одоо таны одоо зарлагч юм ямар нэгэн зүйл дээр ажил үйлс дээр ч юм уу тийм ямар нэгэн зүйл одоо өргөжөө тэлэх гээд байгаа юм шиг. Тийм мэдрэмж тэгээ орж ирэх тийм одоо тэг ирээдүй тийм гэрэлтэй болох юм шиг тийм мэдрэмж байна. Гэхдээ яг тэр зүйл чинь бүр сайн мэдээ ч юм уу сайн зүйл болохгүй гэх үү юу гэдэг. Тэр зүйл чинь арай болов. Гэхдээ тийм одоо ямар нэгэн зүйл яг ингэ болчих юм биш дээ. Өргөжөд хэлчих юм биш дээ гэдэг ч юм тийм гоё мэдрэмж авах өдөр байна. За тэгээд 5 дахь өдөр болохоор зэрэг тийм 5 дахь өдөр бол ер нь бол нэг тийм шийдвэр гаргаад үйлдэл хийх тийм уур амьсгал бол байна. Ямар нэг юм шийдвэрлэх. Тийм тэр нь болохоор зэрэг таны одоо эмоц, таамаглал ямар нэгэн одоо сэтгэлийн эмоц ч юм уу таамаглалт биш. Одоо бодиттой баримт яг бодиттой баримт одоо нөхцөл байдлыг сайтар судалж одоо ямар нэгэн дүгнэлт гаргаж магадгүй юм байна та. Өстэй ингэсэн юм байна, тэгсэн юм байна гэл. За нэг тийм уур амьсгал байна. Тэгчээд одоо за хагас өдөр болохоор зэрэг хагас өдөр ингээд цаана буух мөнгө аваад хагас өдөр яг жоохон одоо мөнгө санхүүгийн асуудал одоо базрын асуудал гарч магадгүй мөнгө санхүү дээр ямар нэгэн яах вэ их вэ гэж мөнгө санхүүгийн асуудал толгой өвдгөх ч юм уу эсвэл мөнгө санхүүгийн асуудал гарч ирж магадгүй. Гэтэ нэг том карт болохоор тэмжиж зүйл ах гэж бодож байна. Тэгээд за бүтэн садар нөхөр гоё карт гарсан. Magician одоо бүтэн садар болохоор та ингээд тийм янз бүрийн зүйлсээ энэ одоо бүтэн садар хийх зүйлсээ айгүй сайнаар бүр ингээд та өөрөө зохицуулж чадна. Тэгээд ер нь аль бүтэн садар бол ингээд таны хийж байгаа янз бүрийн ажил үйлстэй тэр зүйл айгүй амжилттай болох өдөр юм байна. Тий. Та юм хам айгүй сайн хайтахан зохицуулж чадна. Бүх зүйл ингээд айгүй та ингээд чадамгаар хийх тий. Тийм өдрөө гэсэн байна. За амарсан бүтэн өдөр маш гоё өдөр байна. За ингээд нэгтгэс бүтэн өдрийг амжилттай ингээд дуусчаад одоо энэ 7 хоног танд илгээх сахиусны крем мессеж. Тийм ингээд сахиусууд танд ардч ингээд юм энэ штэ тийштэй гэдэг. Заслаа. Санаа оноо ингээд хэлж байгаа юм шиг те ийм карт байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоног танд илгээх сахиусны крем мессеж юм бол таны ингээд ямар нэгэн залбиралд ингээд хариу өгсөн шүү. Одоо та сахиусны гэрээс юм асуусан ч юм уу эсвэл ямар юм гуйсан ч юм уу залбирсан ч юм уу тийм одоо өмнөдөө хийсэн биш магадгүй одоо тэр одоо таны залбиралд те одоо таны одоо танд хэрэгтэй одоо хариултыг танд өгсөн. Тэгээ ер нь бол тийм танд орж ирсэн санаа оноо те үнэн зөв найдвартай шүү ингээд сахиусны одоо тэнгэрүүд одоо таны ардтай ингээд одоо таныг ингээд дэмжиж байгаа. Та айх хэрэггүй өөрийнхөө санаа оноогоо те
итгэлтэйгээр бол хэрэгжүүлээрэй гэсэн ийм мессеж байна. Тэгээ ийм мессеж өгч байгаа юм байна танд. Одоо таны залбиралд хариу ирсэн. Тэгээ ер нь одоо орж ирсэн санааг тий одоо санаа чи үнэн зөв найдвартай шүү. Ер нь бол тий одоо зохиосон тэнгэрүүд таныг тий алхам тутамдаа ингээд дэмжиж байгаа ингээд ард чинь тий. Тэгэхээр айх хэрэггүй санаа итгэлтэйгээр хэрэгжүүлээрэй гэсэн ийм мессежийг танд өгч байна. За энэ ч бас та өөрснөө тий энэ зурагнаас нь одоо мессежнээс нь одоо зэн сайн гоо одоо ийм байх болов гэж тий мессеж авч олно. За тэгчээд ингээд өндөрлөх төхөөд одоо таны хамгийн сүүлч одоо сонголтын картаас бас мессеж авъя. Энэ айгуугаа ингээл амьсгалаад өнөртөж байгаа байхгүй. Гэлд амьсгаа айгуу юу гаргаж ийм карт аа. Тийм. Цэвэр агаар амьсгалж байгаа юм байхгүй карта. Тэгэхээр зэрэг тий ер нь ингээд одоо сонголтын карт энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж юм бол одоо ямар нэгэн одоо сэтгэл хөдлөлт автаад эсвэл одоо юу сэтгэл санаа чи ингээд төгсдөг ч юм уу. Одоо тийм байх юм бол одоо нийгэм хүч амьсгаа айгуу үнцгийн амьсгаа тий аваад ингээд тайвширж байгаараа гинэ. Тэг ингэснээр бол дотоод мэдрэмжээ сонсож өөртөө анхаарал тийм тавиад те бүх зүйл илүү амар болдог шүү гинэ. Тийм ер нь бол жоохон хэцүү үедээ ч юм уу жоохон төгшөөд байгаа үедээ жоохон одоо гүнзгий амьсгалын дасгал хийж зүгээр ах. Тийм. 3 талж аваад 3 тал гаргадаг ч юм уу тийм. Тэгээ муу одоо ер нь ингээд таны нэг тийм хэцүү үедээ үргэлж ингэж одоо тэг санаж аваараа тийм би бол чадна би бол тийм гайхалтай зүйл хийх тийм чадвартай гэж өөртөө итгүүлээ тэгээд тийм амьсгалын дасгал хийгэрээ тэгэх юм бол одоо таныг тайвшруулж тийм танд эрч хүч өгдөг тийм бол арга шүү гинэ тийм төгшөөд өөртөө итгэлгүй байгаад ах юм бол жоохон одоо гүнзгий амьсгалын дасгал хийчихвэл айгу тайвшир зүгээр бол шүү. Өөртөө итгэлчэнтэй буцаж ирэх шүү гэж байгаа юм шиг ийм карт одоо утгатай ийм карт байна. За танд ийм карт одоо мессеж өгч байгаа юм байна. Тэгэд үнэхээр одоо таалагдсан бол хүлээж аваарай. За ингээд ямар ч байсан юу болчихв. Энэ болохоор зэрэг та одоо ингээд шийдвэр гаргах тал дээр нэлээд тэнэглэжээ зам шиг ингээд чиглэлээ сонгол аль чиглэлээр явах уу хэнийг сонгох уу гэдэг ч юм аль чиглэл рүү явах уу гэдэг ингээд тэрэн дээр жоохон яахаа мэдгүй хэмрэлтэй байж магадгүй юм байна. Тэгэхээр энэ талаарт таны одоо маш чухал зүйл бол тий сонголтоо тодорхой болгох. Тэхийн тулд өөрийнхөө одоо дотоод дуу хоолойг сонсох тий айц эргэлзээгээ тавьж явуулах сонголтоо тийм тодорхой болох нь аюул чухал юм байна. Тэгээд энжлүүд ингээд одоо таны энжл гэх үү одоо таны одоо сахиус тэнгэрүүд одоо таны ардчин байгаад ингээд танд ингээд аюул гой зөв санаа оноо ингээд өгж байгаа юм байна. Одоо тийм толгойд чинь орж ирсэн санаа оноо байх юм бол одоо тэрэнд итгээд хэрэгжүүлэх нь аюул чухал болох юм шиг ийм 7 хоног юм шиг санагдчихээн. За ингээд нэг тийм багцлаад хэлчлээ. За ингээд одоо өндөрлөө одоо энэ үртэл одоо сонсоод үнэхээр таарад таалагдсан бол тийм лайк тарахаа битэн мартаараа мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол надад одоо эмоц тарах юм бол би бол маш их баярлалаа. Тийм тэгээд одоо эмоц нь болохоор зэрэг юу ээж болох вэ гэхэлэр зэрэг тийм баавад тийм дараараа тэгэх юм бол одоо таны сахиус тэнгэрүүд одоо таны ард тий ингээд одоо хасаалтаа танк шиг тий одоо баавга шиг тий ингээд тий одоо таны төвшөд тулаад одоо дэмжиж байж байгаасаа гэж одоо өрөөгөөд баавга тий найдвартай төвшөж тулах хүн энэ 7 хоногт одоо гарч ирнэ эсвэл одоо байгаа ш одоо ер нь тий танайд байгаа гэсэн ийм карт аа. За энийг олохоор тий зөвнөд баавга гэсэн ийм уур тараараа гэх юм бол намайг дэмжиж байгаа бүгд та өөрийнхөө 7 хоногийг одоо сайнаар тийм бэлэгдэж байгаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяр таа. Бай бай. За ингээд 4-р карт сонгоё. Одоо эхлэе.
За энэ карт сонгосон тийм. За 4 11 сарын 10-наас 16-ны хооронд ямар худлаа болох вэ гэсэн 7 хоногийн мөр гэж чам. Бүх картуудаа зэрэг нэгдэцээ. Том. За энэ гоё карт гарч ирсэн байна. За ингээд эхлээд эхний энэ картаар болохоор зэрэг ер нь энэ 7 хоног танд юу чухал болох вэ гэдэг дээр болохоор зэрэг тэг ингээд таныг халамжилж байгаа хүн чинь байгаа ч юм шиг те та бэлэг авч байгаа ч юм шиг ийм гоё картын. Тэгэхээр одоо энэ 7 хоногт 10-наас 16-ны хооронд юу чухал болох вэ гэхээр зэрэг та одоо өөрийн сэтгэлээ те тайван байлгаад ингээд ямар нэгэн асуудал ингээд тулгархад те одоо бусдаас одоо тусламж авах бусдаар одоо те халамжлуулах ч юм уу те тэгэхээс бол тийм дараагийн 7 хоногт тийм бити татгал заараа те ер нь бол тийм дараагийн 7 хоногт өөрийгөө болон бусдыг ойлгож одоо халамжлах нь те одоо таны амжилтанд хүрэхэд чих тусал одоо туслана гэсэн байна. Та өөрөө хүмүүсийг хүн туслаад халамжлуулах хүмүүсгүй бол өөрийгөө гэх юм уу яг энэ агүй олон хүн үзэж байгаа болохоор нэг хэсэг хүмүүс өөрөө те хүмүүсээс одоо тусламж авах халамжлах нь чухал аж магадгүй эсвэл бас нэг өөр хүмүүс нь болохоор зэрэг өөрөө хүмүүстэй одоо бусдыг ойлгож те одоо туслаж зөвлөж те халамжлах нь те ямар нэг амжилтанд одоо энэ 7 хоногт хүрэхэд чинь туслана шүү гэсэн байна. За ямар ч сан хоёр өөр юм бодомноор тайлбарлая. За тэгчээд энэ 7 хоногийн уур амьсгал. За уур амьсгал дээр болохоор зэрэг нүдлийн шувуу ногоо хоёр гарсмаа. Уур амьсгал дээр болохоор зэрэг нүдлийн шувуу болохоор зэрэг энэ нэг тийм ээж хүн шиг юм нөөрөндөө байна тий. Тэгэхээр энэ 7 хоног уур амьсгал гэх юм бол та ингээд бусдыг сургах, боловсрол олгох, хүмүүжүүлэх тийм уур амьсгал бол байна. Та ингээд нэг тийм ээж хүн шиг, их хүн шиг тийм хандлага гаргах. За энэ 7 хоногийн уур амьсгал болохоор зэрэг нэг их хүн шиг, ээж хүн шиг, багш хүн шиг юм шиг тийм ээж хүн шиг гэдэг байгаа нэг тийм сургах, хүмүүжүүлэх, боловсрол олгох тэр зүйл нэлээ тиймэрхүү уур амьсгал нэлээ байж магадгүй байна. За тэгээ энэ картыг харах юм бол тэр нь энэ 7 хоногт та одоо ойр тойрныхоо хүмүүсийг одоо татах тий одоо соронзон мэт одоо дур булаах чадвар чинь нэлээд байна. Тэгэхээр зэрэг та магадгүй ингээд хүмүүсийн ингээд одоо тэг харахаг хөргсөн тийм зүйл байгаа ч юм шиг гаргах ч юм шиг тий эсвэл та ингээд ямарчсан ингээд ойр тойрныхоо хүмүүсийг ингэж өөртөө татах тийм одоо соронзон мэдтэй нэг тийм харахаг хөргсөн нэг тийм ур чадвар байгаад энэ 7 хоногт тэр зүйл чинь одоо нэлийн гарч магадгүй. За гэж тайлын. За тэгчээд за тэгээд одоо нэгтгэхээс бүтэн сая өдөр хүртэл ямар уур амьсгалын харин. За нэгд өдөр болно. Тийм ер нь бол нэгд өдөр үйлдэл хийх чадвартай байх гэж хэлэх үү. Ер нь ингээд та нэг шийдвэрээ ол боддоор одоо за ерөөсөө л ингэж хийх гэсэн нэг тиймэрхүү шийдвэр гаргаад тэрийг одоо боддоор хэрэгжүүлэх тийм чадвартай тийм өдөр байна. Та ямар нэгэн одоо шийдвэр гаргачаад одоо тэрэндээ бол үйлдэл ол хийх байх гэж бодож байна. За нэгд өдөр тийм байна. За хоёр дахь өдөр болохоор зэрэг тийм хоёр дахь өдөр одоо янз бүрийн зүйлийг ингээд холж байгаа юм картын. Тэгэхээр зэрэг та хоёр дахь өдөр одоо олон янзын хүнтэй уулзах, олон янзын санаа бодлыг нэгтгэх юм шиг, олон янзын хүнтэй тий одоо эсвэл тийм янз бүрийн хүмүүсийн одоо санал бодлыг сонсох, техникийн нэгтгэх, холих нэг зүйл болгох одоо үүд нэг тиймэрхүү зүйл байна. Ямар ч байсан олон янзын хүнтэй уулзах, тий бодол санал бодлын сонсох, солилцох тийм нэг уур амьсгал байна. За тэгчээд 3 дахь өдөр болохоор зэрэг
Тийм 3 дахь өдөр жоохон тийм шашинлаг карт байна. Тэгэхээр зэрэг 3 дахь өдөр там авдаггүй сүсэг бишрэл тийм шашинлаг үйлдэл хийх ч юм уу, эсвэл та одоо 3 дахь өдөр сүнслэг зүйл аягүй сонирхох. За иймэрхүү амьсгалал байна. За тэгчээ 4 дахь өдөр болохоор зэрэг. За 4 дахь өдөр болохоор зэрэг юу яаж вэ? Жохон таагүй байдал байна. Таагүй байдал гэж хэлэх үү? Ер нь бол эрүүл мэнд жохон тавгүй байх ч юм уу те. Нэг тиймэрхүү уур амьсгал болж байгаа юм байна. За энэ өдөр тийм биеэсэн те тэнхрүүлээд тийм биендээ сайн арчлага хийгээрэй. Эрүүл мэндэ бодроо гэсэн үг. За 4. Тийм гэсэн үг ах гэж бодож ямар ч нэг тийм уур амьсгал мэдэх нэлийн одоо ядарсан юм шиг те. Жохон эрүүл мэнд тавгүй байх юм шиг. Тийм уур амьсгал. За тэгчээд дараагийн 1 2 3 4 5 өдөр болохоор зэрэг 5 өдөр бас ингээл ааст ингээд хийгээл хийх өсөл өмөлзөл тэр ингээд доош хараад байгаа хгүй. Тэгэхээр 5 өдөр ингээд нэг сэтгэл тавгүй тайван бус байснаас болоод ингээд зөв шийдвэр гаргах чадвар суул байх. Эсвэл нэг гинтийн бие сулралт ч юм уу. Тэр нэг жоохон тиймэрхүү зүйл болж магадгүй. Жоохон одоо сэтгэл санаа тавгүй байснаас болоод нэг шийдвэр гаргах тэр үе чинь жоохон сул алах тийм. Гинтийн бие сулралт ч юм уу тэ байж магадгүй учраас за ямар ч байсан энэ одоо 1 2 3 4 дахь 5 өдөр 2 одоо тийм биеэсэн одоо бодороо биеэсэн инхрийлэрэй гэж хүсье. За тэгээд за хагас өдөр болохоор зэрэг хагас өдөр жоохон алтан зүйл ингээл зэрэг хийх гээд байж магадгүй. Тийм олон зүйл зэрэг хийх гэж хичээсэнс олж байгаа тэнцвэргүй ба одоо тэнцвэргүй уур амьсгалтай өдөр болох ч юм уу. Эсвэл ингээд олон зүйлийг нэгэн зэрэг ингээд та хэрэгэлдүүлж хийх гээ тэгээ тэрийг амжихгүй байх ч юм уу нэг жоохон тиймэрхүү уур амьсгал юм. За энэ дээр бол нэг олон зүйлийг өөртөө тий төлөвлөх хэрэг байх гэж бодож байна. Одоо хагас өдөр. За тэгчээд бүтэнсэн өдөр болохоор гоё өдөр юм. Тийм бүтэнсэн өдөр бол ер нь бол одоо санаа зовлттой багсаад ирэх одоо таны бие сэтгэлд чинь нэлээд тухтай тийм орчинд тий гэр орндоо ч юм уу тий эсвэл нэг тийм аюу гой тийм тухтай орчинд байх эсвэл тухтай хүний ажууд байх ч юм уу ямар ч ясан нэг тийм урд нь санаа зовоодсон зүйлүүд нэлээд одоо багсаад ирэх бие сэтгэлд аюу тийм тухтай өнгөрүүлэх тийм үнтэй байх ч юм уу эсвэл одоо тийм одоо таны одоо хүн татах хувьд чинь нэлээ аюу хийж магадгүй бүтэнсэн өдөр тийм хүнийг тийм татах тийм хувьдс бол нэлээ хүчтэй хийж магадгүй ч юм шиг. За ийм өдөр юм. За ингээд нэгтгэж бүтэнсэн өдөр хүртэл ингэж хэлж дуусчаад одоо энэ 7 хоногт танд хэрэгтэй сэхүс нэгний мессеж. Тийм ер нь бол сэхүс нэг энэ 7 хоногт хэрэгтэй сэхүс нэгний мессеж юм бол ер нь бол жоохон ингээд юмас сулал гэж байна. Одоо юу гэж хэлмээр юм. Тэг амар сулал те өөрхөө одоо бүх одоо янз бүрийн хиймсэн гэж хийх гэж байгаа зорж байгаа бодож байгаа зүйлүүд ч юм уу эсвэл одоо танд байгаа ямар нэгэн бие сэтгэлийн бэрхшээл байх юм бол тэрийг ингээд суллаад те ингээд өөрийгөө бусад хүмүүсээр хайрлуулах, халамжлуулах, дэмжүүлэх тийм эерэг одоо хүмүүсээс тийм эерэг энерги бол хүлээж аваарай. Тийм ядарчаад байхад ингээ хүмүүсээс одоо тусламж авахгүй өө би зүгээрээ өөрөө хийчихье гэдэг ч юм уу. Тийм тэхгүй байх нь шүү дээ. Өө би өнөөдөр жоон тийм байна ч надад энэ хийгээд өгч гэдэг ч юм уу те одоо бусдын хайр дэмжлэгийг те. Тэг аваараа тэг ер нь бол тийм тэгээд одоо сулцаа гарангуут өөртөө өөрийнхөө одоо бие сэтгэлийг суллах, тайвшруулах тийм
зүйл хийвэл айгүй зүгээр юм байна. 7 хоногт. Тийм. Тэгээ ер нь бол одоо би сэтгэлээ тайвшруулж хит ингэж одоо өөрийгөө зовоохоо бол гэсэн мэн. Тийм. Ядраад ах чинь ингээл юма хийгээл ах гэдэг ч юм уу те. Тийм. Ядраад дундмаар шууд одоо юу ч хийсэн хамаагүй хаяад дундах хэрэгтэй. Тийм. Одоо гэдэг чинь өөрийгөө аягуулсан амраа гэдэг ах шиг байна миний бодлоор. Тийм. Тэр нь бол тийм одоо стресс, санаа зовлт, айцаа ингээ сайхан гаргаад те тайван те амьсгалдаг байгаараа гэж байна. За ямар ч юм гоё өөрийгөө ингээд те тайвшруулах тийм өөр амьсгал тийм одоо нэг л ядраад өөрийгөө тийм хүчлээд байгаа хүмүүс тэр энэ карт гардаг. Тэгэхээр тэгж байгаа бол одоо тэрийг тийм балиараа өөрийгөө хайрлаад те жоохон бусдаар дэмжүүлээд ингээд тэр релакс бол хийгэрэй гэж байна. Релакс гэж монголоор одоо юу гэдэг юм ингээд тийм би сэтгэлээ одоо тайвшруулах гэсэн үг. Тэг амраад те суллаад. За ямар ч юм карт юм. За тэгчээд ингээд өндөрлөх тишаанда таны сонголтын картнаас бас мессеж авъя гэж байна. Мессеж авъя. Тийм ингээд байгальд ингээ маш одоо амар тайван байгаа хоёр дээ. Ийм карт. Танд ийм байдал бол айгүй шаардлагатай юм байна энэ 7 хоногт. Тийм. Ер нь өөрийгөө те хит их одоо тэг шахаж ажиллах хэрэггүй шүү. Хэрэг ингээд яг энэ дээр гардаг шүү те. Хэрэг одоо ядраад байвал те тийм зогсож амраараа. Тэг ер нь ингээд таныг амарлаа гэд одоо бүх шанс боломж чинь одоо гэдэг алуу голдог ч юм уу дэлхий сүрдэг ч юм ийм ерөөс тийм болохгүй тийм санаа зовлтгүй ингээд өөрийгөө тий хайрлаараа одоо айгүй гоё энерги тий өөрийгөө энергиэр бол цэнэглээрээ тий та бол үнэхээр одоо тийм чухал хүн шүү. Та үнэхээр одоо хүмүүстэй үнцэнтэй тийм гайхалтай хүн шүү. Тийм болохоор зэрэг тэр гайхалтай чанар сайхан юмнуудаа одоо гаргахын тулд та одоо энэ 7 хоногт ямар ч байсан нэлээд одоо амрах өөрийгөө шахахгүй байх тий. Тэр зүйл аяж чухал юм байна. Энийг л хийхгүй бол одоо болохгүй гэдэг ч юм уу. Дандаа нэг юмрхүү явсан хүний юм гараад байгаа ч юм шиг тий. Тэгэхээр одоо ихгүй болохгүй гэдэг юм ерөөсөө тийм байхгүй. Одоо таны нэг жоохон амраад ингээ өөрийгөө гоё тийм амраалаа гэхэд таны ажил төс төрөлжин тийм сүудтэй одоо тий сүрчгүй. Ядраад байвал сайн амар өөрийгөө хайрлах гэж байна. За одоо яг энэ байгальд байгаа юм шиг тий. Энэ шиг тайван амгалан бай гэж ах шиг байна. За жоохон тий нурссан бол уучлаарай жоохон нэлээд удаан нурсчих шиг санагдлаа. Тий. За ингээд өндөрлөө одоо ингээд тий 4-р картыг сонгосон хүн байна одоо. Дараагийн 7 хоногт ерөн сэтгэлээ тайван байлгаж тий энэ ч сахуулаад хэлсэн биз дээ нүртэл сэтгэлээ тайван байлгаж тий янз бүрийн асуудал тулгархад одоо би сэтгэлдсэн тий тийм бол бусдын одоо дэмжлэг зөвлөгөө тусалчиг бол авахас бүх татгалзаараа гэсэн нэг үндсэн юм том мессеж өгч байгаа юм шиг одоо санагдж байна. Тийм. Та бол үнэхээр тийм одоо бусад хэрэгтэй тийм гайхалтай юм шүү. Одоо ийм одоо цаашид энэ зүйлээ гаргахын тулд одоо ингээд амраад та өөрийгөө ирч хүчээр одоо сэнэглэн аяж чухал шүү гэж хэлж байгаа юм шиг одоо санагдж байна. За ингээд үнэхээр айгүй олонных нь нурсан бол уучлаарай ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзээд үнэхээр таарад таалагдсан бол тий лайк тарах бит мартаараа мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол дэмош тараарай гэж хүсье. Эмоц нь одоо энэ 7 хоногт одоо таныг маш тайван байж өөрийгөө хайрлахыг тийм бэлэгдээд тэг бух согоо одоо согоо янзах ч юм уу тийм ийм амьтны айгу хөөрхөн одоо тэг бух согоо янзгын юм одоо эмоцийн бол тийм дараараа тэгэх юм бол 4-р картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийнхөө 7 хоногийн маш санаар тийм зөвнжин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан өрөөс намайг дэмждэг хүлээдэг одоо анх удаа үзэж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд
Дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.